13 жилийн хугацаанд 10,000 гаруй хөөрөг уралсан дүлгөөнийг НТВ-ийн мэдээ онцолж байна. Хөөрөг сонирхогчид тухайн жилийн онцлогоос хамааран сонголтоо хийдэг. За өнгөрсөн жил гартаам чулуун загвар эрэлттэй байсан байна. Харин энэ жил шар халтар маань хөөргийг хамгийн их худалдаа авчээ. За энэ жилийн хувьд бол хүмүүс ерөнхийдөө жоохон том дуу тийм цатглан өргөн жоохон энэ жил тренд болоод тах шиг. Ер нь жил болгоно нэг тиймэрхүү байдал гардаг. Нэг жил хүмүүс гартаа асуудаг ч юм уу, нэг жил хүмүүс жоохон хавтгай банзан өрг асуудаг ч гэх юм уу те. Тиймэрхүү юм бол байдаг. Энэ жилийн хувьд бол жоохон биерхүү том өргөнүүд их сурч. Хэлбэр донж гэж зүйл байгаа. Тэрэн дээр л маш анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бол одоо хуучны уламжлалт төр хэв шинжийн сайн агуулж хийх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр болсон болоогүй нэг хөөрөг шиг болгочоод худалдаанд гаргаад байгаа. Тийм бол арай зөвхөмжгүй гэж үздэг. Энд чинь нөгөө хүнд өвлөгдөж очдог. Хэдэн үед амжиг хинж мэдхгүй те. Ааваас хүүд очдог юм нандин одоо буйны сав гэж явдаг байхгүй юу. Тэгэхээр илүү л одоо нарийн сайн хийж сурах хэрэгтэй л гэж хэлмээр байна тий. Дүлгөөн хөөрөг урлаад 13 жил болжээ. Хөөрөг үеэс үед дамжигддаг учраас түүний хувьд цаг хугацаа сэтгэл зүрхээ харамгүй зориулахыг хичээдэг байна. Тэрээр сард 3-аас 4 удаа хөөрөг урладаг байна. Хөөрөг урлахад чулууны чанар хийцээ шалтгаалаад үн ханш нь өөр байдаг. Хамгийн хямд үн нь 2.5 сая төгрөг үнэтэй. За хамгийн дээд үн нь 25 сая төгрөг үнэтэй байна. За энэ жилийн хамгийн эрэлттэй шар халтар маань хөөрөгний чулуу нь ховор олцтой тул үнийн хувьд 4-6 сая төгрөгийн хооронд худалдаалж байна. За ер нь бол хөөрөг хийхэд ч бас нямбай хийж ажил гоё гарна шүү дээ. Гоё хөөрөг хийхэд бол за ер нь нэг чулууг бариад суухад бол 7 хоног, 7-оос 10 хоног болно шүү. Том жижигээс хамаарч гэдэг юм уу. За хөөрөг хийгээд яг сурлаа одоо нэг гайгүй сурж энэ гэдэг үе бол одоо ч гэсэн заримдаа ирдэг. Ерөнхийдөө тэгтээ тэр бол нэг 4-5 жил сууж ээж яг сайн ерөнхий нэг өөрийн гарын уур тогтоод ирдэг гэж би бол боддог. Түүнээс биш тийм богино хугацаанд бол нэг сураад газ нэг лаг өөрөгчин болчихно гэж бол нэг би бол тэгж боддгоо. Би яг өөрөө бүтэн гаргасан нэг ээжтэй өрг гэж гисэн ээж аав хоёртаа нэг хос өрг гэж гисэн. Тэгээд гоё л байдгийг шүү дээ. Тэгээд одоо хүртэл барьдгийг. Тэгэл их тэр бол их өөрөө бүгдийг өөрөө хийсэн гэдгээрээ их гоё санагддаг. Дүлгөөн кино зураглаач мэрэгчлээ гэвч аав нь анх хөөрөг урлаач дээр дагуулж утснаар мэрэгчлэрээ ажиллахаасаа илүү хөөрөг урлах нь сонирхолтой санагджээ. За тэрээр хөөрөг урлахдаа цаг хугацаа бус чанарт анхаарахыг зорилгоо болгон ажилдаг гэлээ. Иймээс ч худалдаа авагчдын хувьд сэтгэл ханамж дүүрэн байдаг байна.